За сайн байцгаана уу Facebook найзуудаа. Увс аймгийн 90 жилийн зориулаад шин тэмүүлэл залуучуудын клубаас бүх челленж гэдэг ном хандлагын нэг бол эхлүүлээд бид нэр явж байгаамаа. Энэ аянд одоо яаж нэгтгэх вэ гэсэн дөрмийн талаар бид та нарт товчхон ярьж өгч бодож байна. Энэ аяныг бол ном бэлгэснээр ямар ч дурын хүн бол энэ аяныг бол эхлүүлж болох юм аа. Тэгээд та бүхнээс энэ аянд сайн дурын үндсэн дээр энэ аяныг эхлүүлж номыг одоо хандуулахыг та бүхнээс бол хүсэж байна. Манай аяны зорилго бол Увс аймгийн 29 дунд сургуулийн сурагчдад номын санд нь шинэлэг номоор номын фондыг бол өргөжүүлэх зорилгоор энэ аяныг бол зохион байгуулж байгаа. Энэ аянд нэгдсэн хүмүүс бас 2-3 найзыгаа бас дуудаад манай энэ аяныг дэмжиж оролцохыг бас уриалж байна. Тэгээд өөрийн зүгээс бол би дүүнэртээ зориулаад төр ус цогцсон гэдэг энэ Израиль орны тухай бичсэн ном байгаа. Энэ ном дээр бол Израиль улс 60 жилийн хугацаанд яаж хурдан хөгжсөн бэ гэдгийг бол харуулсан байдаг. Дээрээс нь энэ хүмүүсийн сэтгэлгээ нь өөрсдөө бас Монгол хүмүүстэй ойролцоо учраас энэ номыг уншаад дүүнер минь улс орныг илүү сайхан хөгжүүлэхэд бас хөв нэмрээ оруулах төлөвлөж болохуд санаа авахуд ном байхаа гэж бодож байна. Тэгээд би найзгаа өрөх хэвээр номтой нөхөрлөе гэдэг клубын тэргүүн хүлэгнийгээ манай аяныг дэмжиж оролцооч гэж уриалж байна. Манай аян бол шин тэмүүлэл гэдэг Facebook хуудасаар явж байгаа. Та бүхэн шин тэмүүлэл гэсэн Facebook хуудас руу ороод дүрм одоо яаж нэгдэх ёстойг бол одоо харахыг хүсэж байна. Баярлалаа.